Дэлхийн Монгол аялал Улаанбаатар хотоос бүгд найрамдах Дард улсын Манжуур хотыг зорих ээлжид аялал Монгол Майнинг компани эрч хүчээр дөрвөн залуустайгаа болон инээдхөөр аз жаргалаар дөрвөн аялагчтайгаа зорьсон газар руугаа хөдөллөө. 100 гаруй жилийн түүхийг хэлхэн бичсэн аялал жуулчлал хөгжсөн Үлгэрийн хотод үзэж харах турших судлах зүйл олон. Ингээд хамт олноороо найз нөхдөөрөө хамтран аялаж буй нудагийн аяллаа баг бүрэлдэхүүн маань тунч хөгжилтэй аяллаа эхлэсэн. Тэд автобусандаа дуулж онгоо ярьж хөгжилтэй яриад дэлхийн явахын зэрэгцээ бүр бүжиглэж ирсэн юм. Энэ жил аяллаа хамгийн сайхан шүү дээ. Манжуур хот хүртэлх зам хэдий холж бид замдаа их эзэн Чингис хааны хөшөө зохицолбор буюу Цанжин болдог дурсгалын зураг татуулаад аян замын хүнсээ бэлтгэцгэлээ. За манай аяллынхаа Улаанбаатар хотоос гараад өглөөний 5:30-д одоо Монгол улсын дархан хил дээр ирээд одоо Монгол улсын дархан хил дээр гээд анхныхаа нарыг хараад гээд явжээд аялал минь сайхан байна. Хамт олон ингээд хоёр автобус суугаад хоёулаа гээд эхний автобус нь Монгол улсын дархан хил рүү ороод одоо гээд хоёр дахь нь орохгүй зогсож байна. Үнэхээр агаарч сайхан байна. Хүмүүсийн сэтгэл сайхан байна. Нийт авч явж байгаа аяллынхаа хамт олон баярлалаа. Одоо ингээд удахгүй Манжуур хотын зөв оргшаа. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт Дэлхийн Монгол аялал. Ингээд хавиргын бомдоор эх орныхоо дархан хилээр гарч Манжуур хоттой ирсэн юм. Манжуур хот нь гэрэлтүүлгээрээ Аз твдээ эхний 5 байр зүй ёсоор ордог. Яа харахгүй нүд булаам гэрэлтүүлэг төгчд болсон Үлгэрийн хоттой инхүү хүрэлцэн гэлээ. Манай аялагчид Манжуур хотын 4 алтай зочид буудалтай тухлан оройн холоо зоголсноор өнөөдрийн хөтөлбөр өндөрлөлөө. Сайн мэцхан оо Дэлхийн Монгол аяллаа хамт олон маань өнөөдөр Манжуур хоттой ирээд буудалд орчоод байж байна. Өнөөдөр тэгээд буудалд бүгд барилчаад хоолнд орцгож байна да. Тэгээд махныхаа төрлөг сонгох гээд байж байна да. Энэ хүмүүс энэ хүр орхоо гэл их идээд ах шиг байх юм одоо. Их сонирхол юм байна. Би бид чадхааргүй л харагдаж байна да. Монголчууд бидэнд ерөнхийдөө махныхын төрлөөр махан л ихдээ зохицтой болов гэж бодож байна да. Хонь үхрийн махнууд нь дахиад ахаа махан л ихдээ зохицтой хаа гэж бодож байна. Бус төрлийн дээр дуун хясааг бол идэж үзээг болохоор хамт ястай хэлж мэдэхгүй байна. Өглөөний нартай уралдан сэрсэн аялагчид маань буудалтаа өглөөний цагаа угаад хотын аялалдаа гарлаа. Манжуур хот нь 100 гаруй жилийн түүхтэй 20 гаруй үндэстэн цугласан хоёр улсын хилийн заг дээр оршдог хот юм. Түүнчлэн аялал жуулчлалд зориулсан үзэр үйлчилгээ цэцэрлэг, түрээлэн, барилга байгууламж гээд үзэж харах зүйл олонтой байдаг. Эдгээр бүхэл үзэрийг манай мэрэгжлийн хөтөж тайлбарлаж соёлын дурсгалыг танилцуулдаг юм а. Манжуур хот нь салхин сэнсээр цахилгааны хэрэгцээгээ хангадаг. Түүнчлэн хотын зохион байгуулалт цэвэр цэмцгэр байдал нь жуулчдыг татах гол түлхүүр болдог. Алдарт Манжуурын толгойд нь манай Улаанбаатар хоттой харьцуулбал зайсан толгой юм. Эндээс Үлгэрийн хотыг алхан дээр дэлгэсэн юм шиг томрон харах боломжтой байдаг. Харин энэхүү зөндөрлсөн барилгын хувьд бол Манжуур хотын хормын ордон бөгөөд хуучнаар Христийн шашинтай иргэд энд гэрлэлтэй батлуулан хуримлах ёсоо үлддэг гэжээ. Компаниараа бид нар аялаад явж гин 45 хүний бүрэлдэхүүнтэй бид нар гарсан. За тэгээ замдаа маш сайхан газруудаар явж байгаа. Өчигдөр одоо яг Манжуур хот төвд орж ирээд бид хэд бас сайхан хоолнд орлоо. Хоосоо хамттай байлаа, сонголт ихтэй байлаа. Тэгээд буудалтаа бид нэр 4 хоттой буудалбуулаа. Сайхан тогтохтой байна. Үйлчлэгээ сайн байна. Аяллахаа ядаргааг тайлж сайхан бассейнд орлоо. Саунд суулаа. Үнэхээр нөхцөл боломжийг сайхан хангаж чадсан бас гоё тогтохтой явж байгаадаа их баярлж байна. Бид нар одоо энд сайхан хормын ордонд ирсэн байна л да. Үнэхээр сайхан байна. Хичнээн өвлийн цаг гэсэн хормын ордны өмнө зогсохоос их гоё байдаг юм байна. Одоо бид нар эндээс гараад энд байдаг энэ Манжуурын бахархал болсон сайхан тэр Матрёшкийн ордон, Арслан заануудын музей төвөөр орох юм байна. Ахаад бас дараа нь тэр Манжуур хотын музейг очиж үзэх юм байна. Тэгээд үнэхээр бас үзэж харах юм ихтэй их сайхан газар байна. Та бүхэн бас ирж аялаарай. Тэгээд энэ Дэлхийн Монгол аяллаа хамт олондоо бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. За өнөөдөр аяллаар явж байгаа Манжуур хотын аяллаар явж байгаа хамт олонтоо бүгдөөрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хамт олонтойгоо аялж явах үнэхээр сайхан юм байна. Манжуур хотын одоо яг хурмын ордны үүдэнд бидэд ирсэн байна. Их үнэхээр сайхан газар байдаг юм байна.
Манай хотынхоор бол зайсан толгойч тийм өндөрлөг газар дээр гарч ирсэн бид нар ярьж байна. Тэгээд хамт олондоо бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Сайхан байлаа. Тэгээд Дэлхийн Монгол аяллаа хамт олонд бас маш их баярлалаа гэж хэлээ. Үнэхээр сайхан явж байна. Аливаа улс орны соёлын өв болсон түүхийн музейг үзэж сонирхох нь хамгийн сайхан. Манжуур хотын түүхийн музейд 400 гаруй үзмэр байдаг. Түүнээс хамгийн сонирхолтой нь Уурхайн гүний олборлолтын үйл явцыг тэр чигтэн дүрсэлсэн Уурхайн музей. За бид бүхний аялал үргэлжилсээр Үлгэрийн хот Манжуур хотод хүрэлцэн ирсэн. Яг өнөөдөр одоо аяллаа 2 дахь өдөр байлаа. Тэгээ 2 дахь өдөр бол бид бүхэн одоо Манжуурын одоо галт тэрэгний одоо музейгээр аялж байна. За аялагчдын сэтгэл ямар байна вэ манайхаа? За сэтгэл өндөр байна. Тэгээд өчигдрөөрөө Манжуурт ирээд хоолнд орж өнөөдөр музейгээр үзэж явж байна. Сэтгэл маш өндөр сайхан байна. Танай байгууллага хамт олон хэдүүл явж байна. 49 сүүлээ явж байгаа. Тийм 3 хоногийн аяллаар явж байгаа. Дэлхийн Монгол аяллаар одоо өчтөр бид нар ирээд өнөөдөр хоол унданд оршоод өнөөдөр одоо галт тэрэгний музей үзээд явж байна. Ингээд одоо ингэж явуулж байгаа компанийн хамт олонд маш их баярлалаа гэж хэлье да. За өнөөдөр 2 дахь өдөр аялал маань үргэлжлэж байна. Сайхан. Ер нь айгүй гой тэнгэр баганцсан сайхан барилга өвд ихтэй энэ арслан зам болон төмөр замын галт тэрэгний музейгээр аялаад сэтгэл бол маш өндөр байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд ажлын хамт олон болон Дэлхийн Монгол аяллаа хамт олондоо бүгдөөрэндөө одоо баярлсан талархснаа илэрхийлье. Манжуур хотын нэг том бахархал нь Гиннесийн номонд бичигдсэн 2 том цэцэрлэгт хүрээлэн сүндэрлсэн явдал юм а. Үүний нэг нь Арслан зааны өлгийн нутгийг дүрсэлсэн хамгийн олон Арслан зааны баримлтай Арслан зааны цэцэрлэгт хүрээл юм. Энд 200 орчим Арслан зааны хөшөө сүндэрлэхээс гадна Орос хятад 2 орны соёлыг харуулсан барилга байгууламж, амьтдыг дүрсэлсэн олон үзүүрүүд байдаг. За ингээ 2 дахь өдрөө бид хүн Манжуурын одоо Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн буюу Гиннесийн номонд орсон энэ сайхан одоо үзэсгэлэнтэй олон одоо урт насыг бэлэгдсэн зааны одоо хөшөөнүүд төр хүрэлцэн байна. За аялын сэтгэлээс ахвалцсан уу? Аялын сэтгэл маш өндөр байна. Одоо энэ Дэлхийн Монгол аял компани манай Монгол Mining Exploration компанитай хамтарч бид бүгдийг 5 тухтай аялуулж байгаад маш баяртай байна. Монгол Mining компани болон энэ Дэлхийн Монгол аяллахынд баярлалаа. Энэ сайхан болж байна. Монгол Mining Дэлхийн Монгол аялал компани хамт олон олоола аялж байна. Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн урт насыг бэлэгдсэн сайхан одоо газраас энергитэй урт насыг бэлэгдсэн сайхан газраас мэдчилж байгаа да. Баяртай байна. За сайн байна уу? Намайг Ганзэр гэдэг Монгол Mining компанид ажилладаг дээ ажлынхаа хамт олонтойгоо нийлээд Манжуурын аялалд бүгдээрээ сайхан явж байна. Тэгэхэд сэтгэл өндөр байна. Тэ байгууллагынхаа удирдлагууд болон энэ нэг бас Манжуурын аялалд явуулж байгаа байгууллагын удирдлагууд бас их баярлалаа гэж хэлэх зүйтэй байна. За ингээд Монгол Mining компани хамт олон бид бүгдээрээ ингээд амралтынхаа хугацаагаар шагнуулаад энэ хятадын Манжуур хотод ирсэн бүгдээрээ аялаад явж байна. Тэгээд энэ болохоор юу юм бэ? Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн гэдэг газар байна. Гэхдээ дэлхийн Арслан зааны юу байсан юм бэ? Ясан олдож исэн тийм түүхтэй газар юм байна л да. Хамгийн гол түүх нь болохоор тэр юм байна. Тэгээд Арслан зааны өлгийн нутаг гэж ер нь яригдсан юм байна. Тэрнгээрээ Гиннесийн номонд бас орсон юм байна. Тэгээд одоо эндээсээ бид өдлөө нэлээд орох газар нэлээд байгаа. Гэтэ энэ нь болохоор их надад их таалагдлаа. Гоё байдаг юм байна. Бодит хэмжээнүүд нь бас байж гин. Томруулсан хэмжээнүүд загварууч байдаг юм. Энэ дээр зураг авахулчаад хамгийн том матушка байдаг юм байна. Тэр нь Гиннесийн номонд орсон юм байна. Тэгээд энэ Орос талын юмнууд их байдаг юм байна. Энэ хотод Хятад Оросын хамтарсан юмнууд хийсэн юмнууд их байдаг юм байна. Тэгээ 2-3 газар одоо орно. Одоо хамгийн том Гиннесийн номонд орсон матушкаг очиж үзцгээе гэдэг.
Оросын алдарт матрешка хүүгэлдэйг том жижиг төрөл төрлөөр нь гайхамшигтай оруулсан байгааг харахыг хүсвэл та Манжуур хотыг зориход хангалттай. Хамгийн өндөр матрешка нь 70 м өндөр бол дараагийнх нь 30 гаруй метр өндөр байдаг. Энэхүү матрешка нь Орос, Монгол, Хятад 3 улсын гоо бүсийг дүрсэлсэн байдгаараа онцлогтой. Дэлхийн Монгол аяллаа маань ээлжид нэгэн аялал Үлгэрийн хот Манжуур хотоос мэдчилж байна. Яг одоо бол Манжуурын одоо хамгийн том одоо Генсийн наманд орсон матрешка талбай дээр бид хүрэлцээсэн. 11 сарын сая 24-ний өдөр матрешка талбай албан ёсоор үлийн амралтандаа шилжиж хаасан боловч Дэлхийн Монгол аяллаа аялагчид маань тий матрешка талбай руу бас ярилцаж байгаад нэгэн тэр холоос ирсэн хүмүүсийг одоо оруулж ийн гэдэг бол үнэхээр энэ бол хариуцлага наа. Тэгээд манай аялагчдын бол сэтгэл маш их өндөр байна. Сайхан байна. За ингээд дотгош орж бүгдээрээ аяллаа одоо дараагийн одоо дурсамж тэр бүхнийг одоо хамтдаа үргэлжлүүлцгээе. За манайх Монгол Mining and Exploration гэдэг компани байгаамаа. Тэгээ компанийнхаа нийт ажилчдаа 50 хүн аялж байгаа. Аялуулж байгаа энэ бүгдийг манайхныг аялуулж байгаа дарганалтаа баярлалаа. Нийт компанийн хамт олондоо баяр талхснаа илэрхийлье. Өнөөдөр сайхан аялж явдаа манай хамт олон. Өдрийн хот Манжуур хот дээр сэтгэл сайхан өндөр өнөө. Өнөөдөр цагаагаарс гоё гадаа цагаагаар сайхан байна. За сайн байцгаана уу. Монгол Mining компани аял гэдэг Дэлхийн Монгол аял компанитай хамтраад зохион байгуулж байгаа аял маань ингээд цаашаа ингээд үргэлжлээ явж байна. Бид Манжуур хотод өчигдрөөр 17 цаг 35 минутад ирсэн. Одоо ирээд өнөөдөр ингээд 2 дахь өдрөө одоо ингээд үргэлжлүүлээ явж байна. Тэгээд бид нар одоо ингээд энэ Манжуур хотын одоо энэ дэлхийн хамгийн том матрешка дээр ингээд одоо энэ үйл ажиллагааны ерөнхийдөө зогссон байна. Гэхдээ бид нар орж одоо энэ доторх үйл ажиллагааг үзэж ингээд хамт олноор аяллаа гэж цааш сайхан үргэлжлүүлж байна. Бид бүгдийн одоо энэ аяллыг бас сайхан авч явж байгаа Дэлхийн Монгол аяллахаа хамт олон цуг амрааж байгаа одоо амарч явж байгаа нийт ажилчтай бүгдэнд нь одоо халуун мэнд хүргье. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт Дэлхийн Монгол аялал. Манжуур хотыг шөнийн үзүүлбэр 3 улсын хамтарсан үзүүлбэр тоглолтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Орос, Монгол, Хятад 3 улсын авиаслаг уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг үзэж сонирхын зэрэгцээ хамт олноороо дуулж бүжиглэж нэгэн оройг хөгжилтөн өнгөрөх нь аялагчид маань мөн таалагдж байсан. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт Дэлхийн Монгол аялал. Улаанбаатар хотоос бүгд найрамдах
найрамдах Дард улсын Манжуур хот руу дэлхийн Монгол аяллаар аялаж буй аялагчдын дундаас бид 2 аздан тодруулдаг уламжлалтай. Манай супер азнууд улаан үд тэтгэл хам руу үн төлбөргүй аялах эрхийн бичгийн эзэн болохоос гадна бас нэгэн аздан Манжуур хайлар хотоор үн төлбөргүй аялах эрхийн бичгийн эзэн болдог. Энэ удаач мөн аялагчдын маань дундаас төрсэн 2 аздан сэтгэл хангалуун баярлаж байгаагаа бидэнд илэрхийлж байсан. Аялал гэдэг хүн төрөлхтөнд өөрийгөө нээх боломж болдог байна. Аялахыг хүссэн газар аял, эдхийг хүссэн хоол аяд, амьдрал гэдэг таны ад жаргалтай өдрүүдийн хэлхээс нь хэмээн далай багш нэгэнтэй айлцсан байдаг. Энэ удаагийн маань аяллыг илүү сонирхолтой болгож, амьдралынхаа сайхан дурсамжаар хөглөгдсөн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн эрхэм аялагчдаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөөе. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт.